Сонсогчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой нэмэх 37 хэмнэтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Нэмэх 37 хэмнэтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар бид цусны донорын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. За, ер нь аливаа улс орны нийт хүн амынхын хичнээн хувийн цусны донорын хөдөлгөөнд хамрагдаж байна гэдгээр нь тухайн орны улсын цусны бүтээгдэхүүний нөөц хэмжээ ямар байгааг тодорхойлвол ер нь дунд хөгжилтэй орны нийт хүн амынхын ойролцоогоор 1.5% цусны донорын хөдөлгөөнд хамрагдаж байвал бас эмнэлэг шаардлагатай хамгийн наазахын хэрэгцээг бол хангана гэсэн юм олон улсын тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр манай Монгол улсад энэ маань бас харьцангуй сайн үзүүлэлттэй явж байгаа. Сүүлийн 4-5 жилд бас хувь хүмүүс маань, байгууллага хамт олон маань нийгмийн ухамсарлыг хариуцлагаа хүлээх хүрээнд маш их энэ донорын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, дэмжиж, хамтран тусалж ажиллаж байгаагийн үр дүнд манай улсын хүн амын дотор эзлэх донорын хувь маань жилээс жилд бол доктортой нэмэгдэж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 1000 хүн амд ногдох донорын тоон маань 18 хүрсэн байгаа. За, улсын дундаж маань бол 10.5 та байгаа. Цус сэлбэл судлалын үндэсний төв олон улсын жишгт нийцсэн цус цуглуулах, шинжилэх, үйлдвэрлэх, хадгалах 15 шинэ технологиг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн 22 нэр төрлийн цус тусан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн эмнэлгүүдийг ханган ажиллаж байна. За, ер нь донорын цус гэдэг маань ер нь хүний суцаар урсаж байгаа шингийн эд эрхтэн шүү дээ. Тэгэхээр бидний энэ эд эрхтэн бол хүний бие организмаас гадна тал тодорхой амьдрах хугацаатай. За, жишээлх юм бол улаасан бүтээгдэхүүн маань донороос цуглуулсан цусаа бид нар 2-8 хэмээн энэ тохирсон нөхцөлд нь 42 хоног хүртэл хадгалах юм боломжтой байдаг бол севингийн бүтээгдэхүүн, севингээс гаргаж авсан хасах 23 хэмээс доош хэмд хөлдөөгөөд хасах 80 хэмд удаан хэмжээгээр хадгалж болох бүтээгдэхүүн бол бид нар 3 жил хүртэлх хугацаагаар хадгалж нөөцлөх боломжтой байдаг. Гэтэл бидний ялцтас гэд нэрлээд байдаг энэ бүтээгдэхүүн бол ерөөсөө бие организмын гадна тал 5 өдрийн амьдрах юм хугацаатай байдаг. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд хэрэгтэй байгаа цуцсан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлнэ гэдэг маань ер нь энэ төрөл зүйл болгоноор нь хүрэлцээтэй хэмжээр тэгээд цусны бүлгээр нь тухайн өвчтөнд шаардлагатай тун хэмжээг бүрэн хэмжээгээр нь олгох хэмжээнд байлгах энэ үүрэг нь манай цусны албаны үүрэг байдаг л да. За, энэ үүргээ биелүүлэхийн тулд зөвхөн манай цусны алба биш, эрүүл мэндийн байгууллагууд тэгээд нийт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд бүх хувь хүмүүс, иргэн хүн байгууллага хамт олонны үүрэг бол энэ дээр маш их чухал байждаг. Тэгэхээр бид нар цуцсан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлнэ гэдэг маань ерөөсөө байнгын тогтмол үйл ажиллагаа, цусны алба бол байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж иж өдөр болгон тодорхой тооны доноруудаас цуцсан бүтээгдэхүүнүүдийг цуглуулж байж энэ эмнэлгийн ердийн үеийн хэрэглээг бол бид нар хангадаг. Гэтэл бас онцгой үе, гамшигын үе гэж бас байна, тийм ээ. За, онцгой үе гэдэг маань ер нь гадаадаас маш олон төрлийн мэрэгчлэлтэй ирэх юм уу, эсвэл нийтийг хамарсан өвчлөл, гэмтэл, осол, тийм ээ. Энэ ердийн хэмжээнээс илүү хэмжээгээр хэрэглэх үеэгээ бид нар бас онцгой үеийн хэрэглээ гэж ярьдаг. За, эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанууд ч гэсэн хийгдэхэд бид нар ердийн хэрэглээнээс бол өрмөцөөр илүү их хэмжээгээр цуцсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага гардаг. Тань дурын үндсэн дээр цусаа тогтмол бэлгэлдэх хүмүүсийн ачаар эмнэлгийн байгууллагууд цус туссан бүтээгдэхүүний хүндрэл орохгүйгээр үйл ажиллагаагаа хийвэн явуулдаг. Нэг удаа цусаа өгөхөд 3 хүний амийг аврах боломжтой байдаг байна. Та ч гэсэн цусаа бэлгэлж хэвшээрэй. Ерөнхийдөө бол цусны донор гэдэг маань эрүүл байх хэвээр. За, яг цусны донор гэсэн тодорхойлолтын хувьд ярих юм бол 17-оос 60 хүртэлх насны 45 кг-аас дээш чинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн болгон цусаа өгч болно. Эрүүл мэндийн сайдын 2016 оны 2 тоо тушаал гэж байдаг. За, энэ тушаал дээр юу гэдэг вэ гэхээр донорын цусаа өгч байгаа донорууд маань юун дээр анхаарах вэ? Цусаа өгөхийн тулд юуг анхаарах вэ? Сонгон шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. За, энэ үзүүлэлтүүдийг тухайн донорууд маань бас хангаж ирсэн байх хэвээр. За, эндээс жишээлбэл дурдах юм бол юу юм гэхээр урд шөнөө 6 цагаас дээш унтаж сайн амарсан байх хэвээр.
За 72 цагийн дотор арх согтууруулах ундаа хэрэглээгүй байх ёстой. Урд оройн өөх төстэй бол халуун ногоо өнгөтэй ундаа хэрэглээгүй байх ёстой гэд наад захын шалгуур үзүүлэлтүүд байдаг. За эдгээрийг бол тухайн цоо өгч байгаа ард иргэд донорууд маань хангаж ирнэ. За хамгийн гол шалгуур нь бол илэгний ВИЦ вирусгүй байх ёстой. Энэ шалгуурыг бол хангавал та донор болж болно гэсэн үг. Манай Монгол улсын цусны алба гэдэг бол Улаанбаатар хотод манай цус хэлбэл судлалын үндэсний төв хөдөө орон нутагт 21 аймаг буюу аслагдсан дүүрэг за орон нутгийн нэгдсэн эмнэлэг ажилуулдаг томоохон сумдад нийт 26 цусны салбар төвүүд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 26 салбар төв маань тухайн орон нутгийнхаа эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээтэй цус тусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг цусны донорын дэлхийн өдөр болгон 2004 оноос эхэлж тэмдэглэсэн. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлгэлдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлаггүй цусны донорын игнийг үргэлжлүүлэх зорилготой уг өдрийг Монгол улс ч мөн 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 150-аас дээш цусаа өгсөн алтан донор 5, 100-аас 150 удаа цусаа өгсөн мөнгөн донор 20, 70-аас 100 удаа цусаа өгсөн хүрэл донор 63 төрөөд байна. Харин 2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш цусаа бэлгэлсэн хүнд донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэлээс тодорчээ. Тэдний нэг бол залуу үеийн үлгэр дуур айлал, сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон хүндэт донор Цолмонгийн Өрнөх баяр юм. За анх би 2011 онд оюутан байхдаа цусны донор болчихсон. Тэр тухайн үе дээр мэдээлэл нэг сонингоос уншаад авлаггүй донор 3 хүний амь насыг авардаг юм байна гэж уншсан үтсэн дээр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүн тослох зорилгоор гэсэн. За одоогоор нийт 36 удаа цус тусан бүтээгдэхүүнээ бэлгэлсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг удаагийн өгөлтөд 3 хүний амь насыг аварсан гэж хэлдэг, дүүцүүлдэг. Тэгэхээр нэг 108 хүний амь насыг аварсан. За цусаа өгөхөд энэ дээр ерөнхийдөө харагдаж байгаа ерөнхий өөрийгөө ирүүл гэж боддог бол цусаа өгч болно. Дээрээс нэг 17-аас 60 насны хооронд 45-аас дээш килограмм жинтэй. Тэгээд тухайн өдрийнхөө бэлтгэл гэх юм бол өөх тостой, сүүл сүм бүтээгдэхүүн хэрэглэхгүй, өндөг идэхгүй, ногоон цай, өнгөтэй ундаа уухгүй. За хамгийн гол нь доор ээж 6 цаг унтаж амарсан байх хэвээр. Нийт залуучуудтай хандаж хэлэхэд ерөнхийдөө цусаа бэлгэлээрээ. За цусаа гэлтгүй ер нь бид нар өдөр тутамдаа хин нэгэнд тусалж явах хэрэгтэй. Тэр тусалж нэг сайхан урмын үг хөдөлмөрөөр юу ч хийж болно. Хамгийн гол нь та ирүүл байгаа бол цусаа бас хандуулахыг уриалж байна. Цусны донор болно гэдэг нь цэвэр сайн дурын үндсээр бусдын төлөө хийж байгаа хамгийн том буян юм. Монголчууд сайхан сэтгэлийн үзүүрт шар тос хэмээн бэлгшээдэг. Тэгвэл төр засаг холбогдох байгууллагууд сайн дурын доноруудаа алдаршуулах, тэднийг урамшуулах үүднээс дараах ажлуудыг зохион байгуулдаг байна. Цусаа бэлгэлнэ гэдэг бол хүнээс хүнд өгч болох тийм ээ маш том биеийн болон сэтгэлийн өглөг маш олон өглөгүүд байж байдаг юм байна л да. Энэ чинь санхүүгийн эд материалын биеийн сэтгэлийн гэд. Тэгэхээр цусны донорууд маань юугаараа бахархаж яддаг гэхээр бие сэтгэлийн маш том өглөг өгснөөрөө ийм өөртөө бахархаж идэг. Тэгэхээр хин нэгэн хүнд өвчтөй, зовлонтой хүнд тийм ээ эрүүл мэндийн сайжруулаад тэгээд тэр хүмүүсийн гэр бүлд нь ад жаргал элэг бүтэн амьдрал хайрлж байна гэдгээрээ л сэтгэлийн энийг маш их сайхан зүйлээрээ л донорууд маань их бахархаж байдаг. За донор гэдэг үг маань угаасаа өгөх гэдэг бэлэглэх гэдэг утгатай үг байдаг. Тэгэхээр ер нь донорууд бол Монгол улсын хувьд ч гэсэн бид нар 1994 оноос эхлээ сайн дурын авлаггүй донорын тогтолцоон шилжсэн байгаа. За энэ их сэтгэлийн өглөг өгчлөө гэд эргээд бид нар хариу ямар нэг юм нэгтгүү. Гэхдээ манай Монгол улс маань энэ өөрийнхөө судсаар урсаж байгаа энэ шингэн эд эрхтнээ бусдын эрүүл мэнд амь насыг аврахад зориулсан энэ энэрэнгүй үйлсийг хийж байгаа доноруудаа бол байнга тэдгээр талархлаа илэрхийлж яадаг. За тэдгэрийг алдаршуулж идэг, бас урамшуулж идэг. Тэгэхээр урамшуул нь юугаар
юугаар илэрдэг вэ гэвэл бид нар тэр хүн зөвхөн баярлалаа гэдээ ингээд хэлэх биш тийм ээ. Бас тодорхой хэмжээний бас урамшууллуудыг бид нар үзүүлж байна. Энэ юу байх вэ гэхээр донор хүн маань угаасаа эрүүл хүн байх ёстой. Тэгэхээр эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу бид нар донорууд маань өөрийнхөө харьяа байгууллагууд жилд нэг удаа эрүүл байна гэдгээ баталгаажуулж идэг ердөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн үн төлбөргүй хамрагдах юм эрхтэй. За хоёрдугаарт бол 35-аас дээш тусаа өгсөн энэ хүндэт донорууд маань бас нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу жилд нэг удаа улсын магадлалын итгэмжлэлсэн байгууллага аршин сувилалд нэг удаа үн төлбөргүй сувилуулах хэрэгтэй. За дараад нь бид нар бас энэ доноруудаа маш их талархал алдаршуулах үйл ажиллагаанд нь юу гэхээр 10 удаагийн өгүүлэлт 20 удаагийн өгүүлэлтүүдэд нь бид нар энэ талархлын тэмдгүүдийг өгж байна. За тэгээд 35 болохоор Монголын улаан загалмайн нийгмийн хүндэт донор гэдэг цол тэмдэг бол олгож байна. За Улаанбаатар хотод энэ тусаа тогтмол хэмжээнд өгжгөө тэтгэврт гараагүй энэ хүмүүс маань улсын нийтийн унаагаар үн төлбөргүй зорчиж байна тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүд маань бас доноруудтай өгж байгаа бид бүхний бас төрөөс өгж байгаа халамжийн нэг хэлбэр бас байна. За хоёрт нь олоод ирэхээр бид нар энэ маш одон удаа тусаа өгсөн хүмүүсүүгээ бид нар бас ингээд алдаршуулж идэг тийм ээ. Тэгэхээр 70-аас дээш өгөхтэй хөрөлт донор, за 100-аас дээш өгөхтэй мөнгөн донор, 150-аас дээш өгүүлэлттэй 5 алтан донор гэдэг тийм ээ. Тэгэхээр одоогийн байдлаар Монгол улсад хамгийн олон удаа тусаа өгсөн донор бол 210 удаа тусаа өгсөн манай Бун Эрдэнэ гэдэг манай топ донор байна. Энэ маань хамгийн анхны алтан донор. Тэгвэл хамгийн одоогоор Монгол улсад хамгийн их олон удаа тусаа өгсөн юм 40 гаруй насны сайхан залуу бол байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлээ тэгээд нийслэлийн засаг даргын хамгийн газраас бас урамшуул шагнал нийслэлийн тэргүүний ажилтан хүндэт тэргэн гэх мэтчлийн олон шагналууд байна. За төр засгийн шударга журам хүний амь насыг маш олон тооны жишээлбэл тэр 200 гаруй өгсөн цус өгөлттэй донор маань нэг удаа өгсөн хамгийн багаар утгад 3 хүний амийг аварсан гэвэл 600 гаруй хүний амийг аварсан хүн байна шүү дээ. Тийм учраас бид энэ төр засгийн шагнал болох шударга журам медалуудаар бид нар бас шагнаж जैन тийм ээ. За тэгээ бусад манай донорчин бол чиглэлээрээ цэрэг дайчт нь их орноо хамгаалах үйлстэй үйлдвэр албан газар нь улс орны бүтээн байгуулалтад оюутан сурагчид маань шинэ үеийн боловсролтой сайхан залуу боловсон хүчнүүд гэх мэтчлэн чиглэлээрээ ингээд сураад ажил төрлөө хийгээ явж байгаа улсууд учраас бас чиглэлийнх нь яамууд өөрсдийнхөө шагналыг болон төр засаг маань ч гэсэн төрийн одон медалуудаар бас энэ доноруудын шагнаж урамшуулж тэдгээр үйлсийг нь бас нийт ард түмэнд ингээд сурталчлах үйл ажиллагааг бол байнга явуулж байгаа нь л доноруудад талархал илэрхийлэх тэд нэр яагаад ийм гавьяатай үйлс хийж вэ гэдэг гавьяаг нь нийт ард иргэдтэй улс орон даяараа сурталчлах энэ үйл ажиллагаануудыг явуулж гин гэж ойлгож байна. Цус сэлбэл судлалын үндэсний төв цус цусан бүтээгдэхүүний нөөц аюулгүй байдлыг хангах зорилгоор олон бүтээгч ажлуудыг зохион байгуулж ирсэн. Цаашид тэд олон улсын чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Төр засаг маань бид бүхэнд бас маш их боломж дэмжлэг үзүүлж байна. Тэгэхээр Монгол улсын төр засаг бол ерөнхийдөө цусны аюулгүй байдал хангамж нөөцийн асуудал маань үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэж үзээд энэ дээрээс маш анхаарал хандуулж байгаа. За энэний нэг жишээ юу байх вэ гэхээр бид нар 2014 оноос эхлээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5 төсөл гэдэг төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ төсөл дотроо 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь цусны аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хэсэг байгаа. За энэ бүрэлдэхүүн хэсэг дотроо бас 4 хэсэгтэй. За нэг нь болохоор зэрэг энэ хүн амын дундах цусны донорын мэдлэг хандлагын үнэлгээг хийгээд за энэ мэдлэг хандлагыг сайжруулах үйл ажиллагааг сайжруулад тэгээд донорын игнийг нэмэгдүүлэх тэр дотроо байнгын буюу тогтмол хугацаанд тусаа өгдөг энэ байнгын доноруудын тоог өсгөх энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. За хоёр дахь нь болохоор зэрэг цусны албаны техник технологийн шинжилэлүүд хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд
цус хэлбэл судлалын үндэсний төв маань Улаанбаатар хотод орон нутгийн 26 үндэсний салбар төвүүдэд техник технологийн бүрэн шинжилэл хийсэн. Тэгэхээр энэ техник технологийн шинжилгээний үр дүнгээр одоо Монгол улс маань өндөр хөгжилтэй орны цусны алба ямар л бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, тэрийг одоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн байгууллагуудад нэвтэрч байгаа шинэ техник технологи энэ нэг нутагшуулах үйл ажиллагаанд цуцсан бүтээгдэхүүн шаардлагатай болвол ямар л төрлийн бүтээгдэхүүн ямар хэмжээгээр шаардлагатай болох нь тэрийг бид нар өнөөдөр бас хэрэгжүүлж хийж чаддаг болсондоо бид нар бас одоо маш их өөртөө бид нар бас бахархаж байна. За 3 дугаарт нь болохоор зэрэг эмнэлзүүдээр зохистой хэрэглээг хэвшүүлэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол манай үйлдвэрлэж байгаа цуцсан бүтээгдэхүүний бас нэг гол хэрэглэгч, манай цусны албаны гол үйлчлүүлэгч маань эмнэлэгт ажиллаж байгаа эмч сувилагч, за түүний цаана цуцсан бүтээгдэхүүний маань хэрэглэж байгаа одоо өвчтөнгүүд байдаг. Тэгэхээр эдгээр өвчтнүүдэд оншоо зөв тавиад эмчилгээнд нь шаардлагатай ямар яг бүтээгдэхүүн тэр хүнд одоо шаардлагатай байна. Ямар тун хэмжээгээр, ямар давтамжтайгаар хизээд нь яаж хэрэглүүл одоо их оновчтой, зохистой байх вэ гэдгийг бол эмнэлэг дээр ажиллаж байгаа эмч сувилагч нарын үүрэгэр бол маш их байдаг. Тэгэхээр энэ талын асуудлаа бид нар бас зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр маш олон үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. За тэгээд дараагийн нэг цогц одоо үйл ажиллагаа нь юу байх вэ гэхээр ер нь аливаа одоо донорын судаснаас өвчтний судсанд очтол маш олон одоо үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа болгон маань зөв хийгдчихэж эмчлүүлэгчийн одоо аюулгүй байдал тусламж үйлчилгээний чанар бол хангагдах юм байна. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаанд бид нар чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх энэ одоо бүрэлдэхүүн хэсгийн гол зорилго байгаа. Энийг өргөжлүүлээд бид нар энэ 2018 онд олон улсын байгууллагаар яг энэ цус хэлбэл судлалын үндэсний төв маань ISO 9001/2015 гэдэг чанарын менежментийн тогтолцоог өөрөөр хэлэх юм бол бүхий л үйл ажиллагаа маань зөв явагдаж байна гэдэг энэ одоо стандартынхаа хэрэгжилт үр дүн олон улсын байгууллагаар одоо баталгаажуулалт хийх гээд бэлтгэл ажиллаа хийгээд явж байгаа ийм одоо сайхан үйл ажиллагаануудыг бид нар хийж байна да. Сонирхуулахад 1901 онд Австримч Ландс Тернер цусны эхний 3 бүлгийг тогтоож A, B, C гэж нэрлсэн байна. C-ийн сүүлд Ov гэж нэрлэгдэх болсон. Дараа нь A, B бүлгийн цусыг тогтоосноор цус хэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж төгсөн байна. Сүүлийн үед бол энэ зам тээврийн ослууд, гэмтэл бэрхтлүүд их хэмжээгээр гарч байна. За цус усан бүтээгдэхүүний хэрэглээний бас ихэнх хувийг нь гэмтлийн эмнэлэг, за гэмтлийн гаралтай цус алдалт тэдгээр нөхөгдөж байгаа, одоо сэлбэгдэж байгаа цус усан бүтээгдэхүүнүүд бол их байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цусны бүлгээ мэдэх нь бол их ач холбогдолтой. Одоо хөдөө хээр аялал цугаалгаар амралтаар явж байгаа үед за хүмүүс маань ямар нэгэн байдлаар аваар осол гэмтэл өртөх юм бол цусны бүлгээ мэдчих бол илүү шаардлагатай байдаг юм аа. За олон улсын ангиллаар болохоор цусны ABO бүлгийн ангиллал гэж бид хэд мэдэн. За бид ард иргэдийн бас хэлж сайснаар бол 1 2 3 4 дүүр бүлэг гэж ангилдаг. За бүлгийн цусыг бол бүлэгтэн сэлбэдэг байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар 4 бүлгийн цустай 1 2 3 4 дүүр бүлгийн цустай хүмүүс дөрвөлээ донор цустай хүмүүс гэсэн үг. Тэ. За ард иргэд Монгол улсын хэмжээнд цусны 1-р бүлгийн цустай хүмүүс маань нийтлэг буюу нэг 40 орчим хувийг эзэлж байна. За 2-р бүлгийн цустай ард иргэд бол 20 орчим хувь, 3-р бүлэг 30%, за 4-р бүлэг хамгийн ховор буюу 7% эзэлдэг юм байж байгаа. Тийм. Тэгэхээр бүх бүлгийн цусыг бүлэгтэн сэлбэнэ гэсэн учраас 4-р бүлгийн цусыг ховор тэр чинээгээр бас доноруудыг бас их хэмжээгээр одоо шаарддаг гэсэн үг. Тэгэхээр 4-р бүлгийн цустай ард иргэд байх юм бол бас цусаа биелэх нь илүү ач холбогдолтой гэсэн үг дээ. За цусны хүрэлцээ гэх юм бол одоо яг цус хэлбэл судлалын үндэсний төвдөр цусны нөөцийн хувьд бол хангалттай хэмжээний эмнэлгүүд бол захиалгаар цус усан бүтээгдэхүүнээ авдаг байж байгаа. Тэгэхээр захиалгын дагуу манайх цус усан бүтээгдэхүүнээр үйлчилдэг юм байж байгаа. За 4-р бүлгийн цустай хүмүүс яг 7% эзэлж гин гэдэг маань их хэмжээгээр доноруудыг бас шаарддаг. Тэгээд ерөнхийдөө доноруудтайгаа бидгээд бас эргэх холбоотой харилцаа уялдаатай ажилладаг болохоор ямар нэгэн байдлаар ховор бүлгийн цусны захиалга ирвэл доноруудтайгаа эргэж холбогдох, утсаар холбогдох те. За имэйл хаягаар харьцах ингэж бас цус усан бүтээгдэхүүний нөөцийг бол ариужуулах хяналтаар бас анхаарч ажилладаг гэсэн.
Намайг Амраа гэдэггүй. Намайг Төтө гэдэг. Амраа бол баг. Харин би бол Турга. Бид хоёрт адилхан зүйлсүүд их бий. Бид хоёр адилхан жүжигчд. Бид хоёр адилхан эрчүүд. Бид хоёрын биеэр нар зөв цус эргэлдэн байдгийг. Залуу та өнөөдөр 3 литр пив, 350 г арх ухын оронд 350 г цусгаан бэлгэл. Та 3 хүнд амьдрал бэлгэлнэ. Та өнөөдөр дусал цусны үнцнийг мэдхүү. Тэгвэл төрхийн өндөрлөөс болж цус алдсан бүсгүн хүүгэн амдуулах хүслээс асуу. Юунд түлэгснээ мэдэхгүй уйлах хүүхдийн дуунаас бас асуу. Хор тавтартай ээжигийн амьдрах хүүг дэнслэн суугаа залуугийн нулимслаас бас асуу. Хүмүүсээ амьдтаан бие биеэ хайрлаа. Аливаа сайхан бүхнээ устдаас бүх хармал бие биендээ амьдрал бэлгэлээ. Эмнэлгийн орон дээр цус хүлээн хөвдөх хэн нэгэнд маргааш өглөөний мандахын улаан нарыг харах боломжийг олгоё. Би ч бас цусгаан бэлгэлнэ. Харин та Нэмэх 37 хэм нэвтрүүлгийн энэ дахин дугаарыг цусны донор гэсэн сэдвээр бэлтгэн хүргэлээ. Нэг удаа цусаа бэлгэлэхэд 3 хүний эрдэнэ тамиг авардаг учраас та ч гэсэн цусаа бэлгэлээрэй гэж уриалж байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая.